За өнөөдөр их гоё өдөр болж байна. Шинэ хамтрал, шинэ үе таалга нэгдсэн. Манай Монгол Улсын ууган банк, худалдаа хөгжлийн банк маань бол SG Apes багтай хамтран спонсороор орж ирж байна. Тэгээд худалдаа хөгжлийн банкны хувьд бол 2020 оноос хойш илүү одоо retail client залуучууд руу чиглэсэн үйл ажиллагаа хийж илүү одоо залуучуудад ойр хэрэглэгчтэй ойр болохоор бас юм стратеги төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. За тэгээд манай SG Apes багийн хувьд бол мэдээж бүх фанатуудтайгаа хамгийн ойр Монголын хамгийн олон фанаттай. За тэгээд ер нь их халуун дотн гэр бүл байдаг учраас бас худалдаа хөгжлийн банк маань нэгдэж байгаа нь бол маш сайхан зөв хамтрал болж байна гэж үзэж байна. Тэгээд худалдаа хөгжлийн банк маань бас спортыг дэмжиж, за манай SG Apes багийг тэр тусмаа дэмжиж орж ирж байгаад бол туйлын их баяртай. Тэгээ өнөөдөр бид нэр энэ гарын үсэг зурах ёслолын ажиллагаа, за хамтралаа эхлүүлж байгаа энэ цагаан ёслолын ажиллагаа тэмдэглэх гээд худалдаа хөгжлийн банкныхаа төв офис дээр бол ирчихсэн байна. За ингээл ийм хөрхөн ийм кейк мейк хийсэн байна. Би ихтэй кейк идэж болохгүй байгаа гэдэг. Тэгээ бид нэр Apes-ээс гоё юм бэлгэнүүд бэлдээд бас худалдаа хөгжлийн банкнаас бэлгэнүүд бэлдээд биднэрт бэлдсэн байна. За тэгээд өнөөдөр бүтэн өдөржингөө одоо худалдаа хөгжлийн банкны төв офис дээр бол TDB болон Apes-ийн далбай бол намирлаа. За 11 сарын 22-ны тоглолтод бол энэ далбай TDB-гийн 300 ажилтан ирж одоо барьж бас багаа дэмжинэ гэд. За тэгээд ер нь их гоё ийм хамтрал бол эхэлж байна. Тэгээд одоо догтлол 5 цагаас үйл ажиллагаа эхлэх ёстой. Тэгээд догтлол хүлээгээл байж. Ойканаш. За манай Ойка болохоор TDB-гийн маркетинг хариуцсан ахлах байгаа. Тэгээд Ойка бит хоёр бол яг энэ дийл дээр хамтрал дээр бол ойрхон хамтарч ажилласан байгаа. Тэгээ Ойкагаас сэтгэлийг бас сонсон. Сэтгэл бол айгүй сайхан байна уу? Ер нь бол нөгөө нэг банкны хувьд ямар нэгэн одоо нийгэм рүү чиглэсэн ялангуяа нөгөө спорт урлагч өөрөө залуучуудад айгүй юм зөв төлөвшөл хүмүүжил тэ айгүй олон талын нөлөөлөл үзүүлдэг учраас энэ чиглэлд ингээд одоо хамтрах багууд олон санал тавьсан. Тэгээд TDB-гийн зүгээс ингээд SG Apes-тэйгээ хамтран ажиллах болсондоо сонгоод ажиллах болсондоо ингээд туйлын талархалтай байгаа. Багийнхандаа амжилт хүсээд нөгөө зүгээр фанат байх ингээд одоо хамаатай шүү, манайх шүү, дэмжих ёстой шүү гэх хоёр мэдрэмж бас айгүй ялгаатай байд юм байна. Одоо тэгээд энэ тугаа бариад 22-ны тоглолт хийж байгаа. Тэгээд одоо намруулна штэ тугаа. Тэгээд бас тодорхойлж хэлэхэд манай TDB-гийн бараг 50% ажилтнууд нь Gen Z байдаг. Тэгээд тэн дээр ингээд харж байгаа. Тэр статистикүүд байна. Тэрийг бас харуулбал гоё те. Нийт ажлын 48.5% Gen Z дээр нь удирдах одоо болон ахлах ажлын 56% нь эмэгтэй. Одоо эмэгтэй байснараа төрөөд гэп авснараа ямар нэгэн одоо албан тушаал цалингийн юм асуудалд хизээч манай банкны эмэгтэйчүүд өртдөггүй гэд гой үзүүлэлтүүд байна. Ингээд бас ийм гоё jersey type Jersey Tide-аас бэлдэж авчихсан байна. Тэгээд манай TDB-гийн бас 35 жилийн ой болж байгаа те. Энэ бас их гоё онцлог. Тэгээд бид 3 өөр нөгөө өнгийн jersey-гээ та бүхэн бас оффистоо үлгөөрэй гэд бас өөрөөр давхруудтай үлгөөд гоё юугаа үргэлж бас те гоё ийм гоё багтай шүү. Бид чинь бас одоо дэмжих багтай шүү. Спортод хөрөнгө оруулах шүү гэж бүгдээрээ гоё одоо санаж тий хажуугаар өнгөрөх болгондоо харж байгаасаа гэж удаад бас ингээд гоо бэлдээд аваад ирсэн байгаа. Мэдээж маш их баяртай байлгүй яах вэ? Монголын хамгийн том банкнуудын нэг маань SG Apes багтай маань хамтран ажиллах гэрээ хийх болж байна. Тэгээд мэдээж энэ хүн хамтын ажиллагаа нь ганц жилээр тогтохгүй маш олон жилийн хамтын ажиллагааны гэрээ хийж байгаа болохоор цаашдаа зэндээ сагсан бөмбөгийн хөгжил маш том хөв нэмэр оруулах болов Apes багтай маань хамтарч олон жил ажиллаж маш олон амжилтуудыг хамтдаа бүтээлцэх болов гэж итгэж найдаж байна. Маш их баяртай. Худалдаа хөгжлийн банктайгаа хамтын ажиллагаа эхлүүлж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд ер нь бол манай багийн хувьд маш олон спонсор ер нь байдаггүй. Тэгээд яг ингээд чанартай ганц нэг спонсор ингээд нэмэгдэж байгаад үнэхээр их баяртай. Тэгээд цаашдаа олон амжилтанд тавтаа хүрэх байх гэж найдаж байна. Бид нэр анх удаага үндэсний дээд лигийн багтай урт хугацааны хамтын ажиллагааны гэрэн дээр гар үсэг зурх гэж байна. Баяр хүргэе та бүхэндээ. За энэ баг мэдээж SG Apes. Apes-ийг одоо зөвхөн худалдаа хөгжлийн банк сонгосон биш. Манай 2010 залуучуудын бас хамгийн
хайртай хамгийн дэмждэг баг байгаа. Тийм учраас та бүхэн маань зөвхөн нэгэн сайн хамтрагчтай болоод төлөйгөө 2000 гаруй залуучууд тэдний найз нөхөд гэр бүл олон мянган шүтэн бишрэгч хөгжөөн дэмжигчтэй болсон тул баяр хүргэе та бүхэндээ. Хамтдаа ялалтын төлөө эдэг үрээндор багийнхантаа бүгдээр өндрөөс өндөр амжилт хүсье өрөөё. Баярлалаа. Хамтдаа амжилтыг төлөө гэж маш гоё үг байна. Тэгээд манай SG Apes баг 35 жилийн түүхтэй энэ банктай хамтарч ажиллаж байгаа нь бол бидний хувьд маш том нэр төрийн хэрэг бөгөөд үүнийг бас маш том хариуцлага гэж хүлээж авч байгаа. Энэ банк үндэсний дээд лигийн энэхүү SG Apes гэх галзуу заримдаа жоохон солиотой яг залуучуудын хамгийн тод өнгө болсон энэ баг дээр хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллаж байгаа нь бол маш зөв шийдвэр бөгөөд бидэрт итгэж найдаж ингэж ажиллаж байгаад бол маш их баярлалаа гэж бас та бүхэндээ хэлмээр байна. Баяргийн хөтлөгчдийн баг SG Apes баг хамтаа ажиллагааны гэрээнд гарын үсэг сурлаа. Бүгд алга баяртай баяр хүргэе. Хоёр нэг хөтлөгчдийн баг SG Apes баг хамтаа ажиллагааны гэрээнд гарын үсэг сурч энэ өдрийн энэ жилийн Монголын саксон мөнгөний холбооны аврагын цогыг өргөхийн төлөө хамтдаа оргилон дарсан өн дүүтэн бодолоо та бүхэнд амжилт хүсье. Худалдаа хөгжлийн банктай хамтарч ажиллаад бид нэр хамтарч ажиллахаар болоод бид нэр шинэ jersey дизайн хийсэн байгаа. Тэгээд энэ jersey-гийнхаа одоо миний хамгийн хайртай version болох цагаан jersey-гээ орхон захиралтай бол гардуулсан бэлэг барья гэж бодсон. Тэгээд оффистоо эсвэл офисынхаа гадна jersey-гээ тавиад бас хараад өдөр болгон багтаас амжилт хүсээд тэгээд энэ jersey маань TDB-гийн Brito Card-ны за Brito Art-аар бол хийж уралсан байгаа. Тэгээд маш гоё өнгөлөг, гоё одоо залуусны их ойрхон маш гоё jersey болсон. Тэгээд энэ бол миний хамгийн дуртай jersey болсон байгаа. Тэгээд орхон захирлаа гадууч өгье. Ингээд 35 жилийн түүхтэй худалдаа хөгжлийн банк болон SG Apes багийн өнөөдөр хамтран ажиллах гэрээний гэрээ үзэгдэх ёслолын ажиллагаа маш сайхан болж өнгөрлөө. Тэгээд бидний хувьд ч гэсэн худалдаа хөгжлийн банкныхаа нийт 2000 гаруй ажилтныхаа итгэлийг алдахгүйгээр явуулсан хичээх болно. Тэгээд та бүхэн ч гэсэн биднийг дэмжээрэй гэж хүсэж байна. Тэгээд маш сайхан байна. За тэгээд 11 сарын 12-нд бонустай тоглолтоор уулзцгаая. Та бүхэн биднийг дэмжээрэй. За 3 2 1 Apes шүү заяа. За 3 2 1 Apes.